энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Сайн уу найзуудаа. Өнөөдөр 4 сарын 3 5 өдөр New Easter болж байгаа болохоор ингээ он цагаа мэдгүй байна. Тэгээд өнөөдөр би та нартай хамт Pilates-тай явъя гэрээс гараа явж байна. Айсланд өчтөр амар цас ороод ингээ цасан шуурга отлаад тэгээд бүчтэй гэрээс гараагүй. Өнөөдөр гараад ирсэн чинь гата бүр амар ингээ зузаан цас орсон. Тэгээд гараа явж байна. Өнөөдрийг надтай хамт өнгөрүүлээрэй. Энэ тэгээ миний яг Айсланд руу нүүж ирээд нэг жилийн ой болсны влог авахлаа. Машинууд дээр яаж та цасан бүр амар зузаан харж байна уу? Ийм зузаан болсон байна. Тэгээд би Pilates дээр очиод бичлэгүүдээ оруулъя. Тэгээд дуусаад би яг гоё кофе шоп орч ном уншия гэж намаас аваагаад ирсэн. Тэгээд let's spend my Saturday, Easter with me. Тэр уусан дээр бүр ингэж хэвчээсэн бай. Одоо яг энэ голын биш далайн хажуудлын замаар алхасаар агаад Pilates дээр очино. Сэл хэрэгтэй өдөр байна. Тийшээ гам гоё очив. Өмнө авсан соксоо сая гэртээ байгаа болтыц болохоор өнөөдөр юм устыг нь авчлаа. Доороо юм нэг юм зузаан юутай байсан. Юу гэдэг нь Pilates-ийн амсвети тэрийг авчлаа. Одоо тийм хувцас солио гарч ирээд Pilates руу гарлаа. Let's go. Аравас харас юм чин жоохон бууж ижаад тийшээ гитэ ус авчий да. Ата бүр гоё ирч байна гэж чи. Хүмүүс гоё. Эсэнд орж байна. Чи бүр битүүтэй нөө. Salvar medio, porque bueno, para este público de
За ингээд пилатесээ дуусаад төхөөрөмж барьчаад яа саа тэгээд одоо гарлаа. Амар л мондо хөшөө. Өмнө ерөөсө пилатес яваад ингэж амар болоогүй. Сая бүр амар боллоо. Wow, well done, well done. Бид чинь 5 тууд шүү дээ. Эм сайт. За цанги гарцгаая. Одоо жоохон сонголт Монголд ойр зураг юм хийж байгаа. Тэгээд саунд ороод cold lunch хийгээд тэгээд ер нь бол дуусах юм шиг байна. Эндээс жоохон ус авчий да. За стемастер бидмэт хичээд тийшээ басан руу харин бодчихвээ. Өнөөдөр амар healthy flow болж байна те. Өнөөдөр бол одоо Айсландд бол Easter гэдэг манайхаар цаас шиг баяр ахгүй юу? Тэгсэн чинь хийм хаста. Хөрөмж болохгүй битвэ. Тэгээд бүгдээрээ ер нь хүмүүсийн фит ихтэй амгалан өдрөөр жимдэл бассейнд ороод cold plunge хийгээл саунд суугаад ингэж амьдардаг болсон хүмүүсүүд байна. Гэн гэдэг юм шиг хэлж ийгс одоо багсахгүй болчихгоо. Нэг цаг пилатес хийгээд гарсан чинь стемастер жагч шүү. Стемастер дээр 40 минут алхацсан. Одоо дууж игээд тэгээд саунд ороод кофе игээд тэгээд юм эсвэл за жимсээ гарч ийн саунд ороод кофе хийгээд тэгээд цаг одоо 3:33 болж байна. Би чинь 12 болж очсон. Тэгэхээр 3 цаг гаруй юу юм бэ? Жигдсэн маяг одоо яаж байгаад гоё. Forge номоши гэж бодчих. Тэгээ өнөөдөр гэртээ очиод тэгээ би микрофон авч гарч ирэх байхгүй юу. Тэгэхээр хараа яах нь. Тэгээ өөртөө жимээсэн гойлцсон. Fresh болсон тэгээ гарч байна. Дараагийн спот руу очиод тайттай уулзъя. Айсланд бол ийм аваад ороод годомж нь юу нэм их харагдчих байна. Ерөөс 10 сарын 30-наас хойш тусаараагүй. Тэгээ сая 3 сар төр битүү тусаараад одоо хүртэл юм хэвээр байна. Би тааядад буцаж явахдаа даунтаунаар явж харуулъя. Өмнө нь эрэхтэй болохоор далаа эргээр явсан. Тэгэхээр let's go. Энэ нөгөө нэг амар тэжгүй бэгэлний газар энэчээ байдаг гэж дандаа ингийн хавар автарсахгүй. Тэгээ энэ онгорхой байвал халт там ийшээ орж үзье гэж бодсон. Sorry, we are open every day from 9 to 5. Кинэгтэй халттай бишгүй юм. Халттай байна. За. Тэгвэл тийш явцгаая. Миний дуртай кафе тэнд салбар нь байна. Хигээ. Нүг дан хүмүүсүүдийн нэг тийм юу байдаг гэсэн. Алдартай үг. Хигээ. Тэр нэртэй кафе орцгоё. Цаг таараа нэгтэй явах. Закусок. За бид саяны хэлжсэн тэр
кафед ороод ирчлээ. Энэ болохоор арай өөр салбар нь манай гэрийн хийж ясны салбар нээдэг. Би болохоор Alton croissant хичээсэн байсан энийг аваад тэгээд espresso tonic гэсэн ерөөсөө тийм юм orange espresso байсангүй. Тэгээд espresso tonic тэгээд устдаа авчихлаа. Тэгээд энийг туршаад үзээд тэгээд намаашлаа. Number 4. Гоё амттай. Тэгээд нэг лит авчихваа. Тэгээд дотроо orange espresso стайл шатсан. Тэгээд тоник болсон. Тэгээд амар цагтаа одоо 4:25 болж байгаа. Цагтаа 4:25 болж байгаа. Тэгэхээр газ кафе аваад явж байна. Яг нь просто дэг ангасан юм байна. Mama ushtagal. Evet almıştım. Aktif de yere çıkmış be. Энд амар бокаа авахсаа гараад өстө очоод үйлчлүүлээд микрофонтойгоо яриад гэж бодсон. Тэгвэл амар чагтай. Би ингээд чат зүгээд noise cancellation хийсэн байгаа гэсэн ингээд хажууд хүмүүсүүд хаад ингээд хассах гэх өнөөдөр миний 4 сарын 3-ны улаан байна Истер амтгүй байсан.
espresso тань cool pad та orange espresso яг хийх. Яг л orange байхгүй. Orange slice. Атом croissant бол хэлбэр нь гэсэн юм уу? Энэ номыг уншихаар цаанаасаа яагаад нэрээ тийм шүү гэдэг санал нийлж байгаа бодод амьд гарч. Камера хаар. Ямарч бичлэхгүй микрофон их юм их хэцүү ашиглаж байна. Тэгэхээр одоо юу нэг хэмжээс гараад төлөв очоод бисаа гарахтаа болохоор оройжлынхаа даав уцаа тэрийг очиж гаргаад юм хүмүүс гэр ороод чичээ. Тэгээд блогоор өргөж хийцгээд ажидаа. Тэр өөртөөс юу зарт юм бэ? Эспрессо юм өргөж зарт юм бэ? Италийн өргөж Колумбиа гэдэг байна. Ийм юу вэ? Зурагнууд байна. Айсландын зурчид юу нэмэр орж ирдэг болохоор юм хөл зарт юм шүү байна. Тэр болохоор юм матчаны аяг байна. Whisky гэдэг. Окей. За гарцгаая. Юу нэмэрхүүл кафе байна. Дотоорчлон нэг ингэж тагтаа. Сая дэлгүүр ороод өглөө матчандаа авах сүү, самар, orange, lemon авчлаа. Одоо ийшээ буугаад гэрлүүг орсоод орчих доо. Нэг удаа. Би сая 3 яг стресс өмнөх 3 хоног өдөр болгон пилатест яваад тэгээ тэр жим нь болохоор амар хоолойг гэхгүй. Тэгээ өдөрт 10,000 степ болоход 3 өдөр жим хийсэн чинь өчтөр бүр нөгөө гадаад цус орсныг хэлэх үү ер нь бол сайхан нам зогссон байдیں۔ Гэхдээ би та нарт Rainbow Street-ийг харуулъя. Айсландын Reykjavík-ийн хамгийн алдартай гудамж нь энэ Rainbow Street гэдэг эргэн тойрныхын өмнөд нь жоохон туристаас жоохон юу байдаг. Үнэтэй байдаг. Одоо ер нь листрээр ер нь 4 сард би танаас амар хаакэлж үйц. 4 сард ер нь зурчт маш бага гардаг учраас тикет нэг гэж ер нь аюул дайггүй хурдан байд юм шиг үлээ. Тэр би нэрээ ажлынхантайгаа тэнд нэг тэр нэг газараа улаан аюутай дэвштэй тийш орж клуб шипаар юм уу тийм газарсан. Тэр тийш орж нэг өдөр ажлынхантайгаа гарсан. Энд шоу цэнгэний калчер амар өөрөө би танарт орж байгаа юм уу ярьж үе гэж бодлоо. Одоо бүр амар гоё нар гарсан бай. Би нөгөө гэлүүгээ явдаг парламентын осны урд идэг талбайгаар явж байна. Look at that up there, the one that started in 1881 and the have stars in Юу жижиг амар доороо ингээд улаан зузаан ултай болохоор амар алхаж өрнж байгаа юм бэлээ. Гэтэ энэ нөгөө ийм зузаан сурчаад байгаа болохоор ийм готлол өмсөхгүй бол жаа хэцүү. Өөр готлолууд руу төрөөгөр нь орчих гээд байдаг. За ингээд алхаад чүчүү гэж орцгоо. За хэдүүлээ манай гэрлүү арах замыг ямар хөө гэдгийг танаас харуулъя. Ийм амар сорцоо. Няста. Ийм амар. Йоо. Юу жижигээс өөр готлол энийг хийжээс таахгүй. За. Ууттай юм. Унгаш
Ёо. Хосгоос. За. Сайн уу гэр орон минь. Ёо. Иш. Ёо. Ийм бай. Үбэ. За. Стартсан. Юм хомайн салат. Тэгээд влог хийцгээе. Яа. Манай гэлөө орж ирэх зам бүр амар цэцтэй юм. Өчтөд би бүр гэрээсээ гарч чадахгүй. Нөгөө нэг энэ Walt гэдэг тийм аппликейшн байхгүй тэрнгээр хүнсээ захиад би бүр амар гэлээ. Өчтөр зүгээр ингээд хайцтай шууд ингээд дээр ингээд наасттай шууд хүнсээ нэг 20 биш 30-40 минут яг хүрчихсэн. Яа халцлаа. Одоо сайхан амрих ёо. So, Жимми хувцснуудыг гаргаад ирж угаагаа. Намаа гаргаад тэгээ хувцас олохгүй. Тэгэхээр хувцас гаргаад тэгээд яац. Зөвхөрхөнд 3 цаг бараг угаасна яасан. Хувцасуудаа гаргацгаая. За, сайн уу бүгдээрээ юу байцгаана? Өнөөдөр 4 сарын 3 буюу 5 дахь өдөр өнөөдөр Айсландд болохоор Easter гээд ер нь бол өндөгний баяр болж байгаа. Өчигдөр шин дөрөвт өдөр өнөөдөр маргааш тэгээ нэгдүгээр өдөр гээд ер нь бол 5 өдөр амарна. Тэгээд миний бас Айсланд руу нүүж ирсний 1 жилийн 3 сарын 28-нд болсон. Тэгээд 4 сарын 1-нд болохоор миний PwC буюу миний одоо ажиллаж байгаа аудитын газар ажиллаад 1 жил болсны болсон. Тэгээд Айсландд ирээд 1 жилээ л хэдийнэ болжээ. Тэгээд энэ влог дээр болохоор би Айсландд ирээд 1 жил боллоо гэдэг влог байна. Тэгээд өчигдөр болохоор ерөнхийдөө сайхан гэртээ гадаач амар цас ойрд ерөөсөө цасан шуурга их болоо болохгүй Айсландд 10 сараас хойшоо 10 сарын 30-нд л хамгийн сүүлд амар цас орсон байхгүй. Тэрнээс хойш ерөөсөө цас ороогүй. Тэгээд өчигдөр биш 3 сарын сүүл дундаас ихээр ч юм уу эхлээд ер нь нэлээ их цасаар шуурсан. Тэгээ бүр ингээд ийм зузаан цас мас орсон. Тэгэхээр одоо ер нь бол өнөөдөр бол гоё засгүй гоё тогтоохон байлаа. Тэгээ нар мар хараад гоё байлаа. Тэгээд би энэ ч болохоор нөгөө нэг өнөөдөр юу хийсэн бичлэгүүдээ бүгдийг нь оруулчихна. Тэгээд өнөөдөр ерөөхдөө тийм байна. Би тэгээд 3 сарын сүүлээс эхлээд ер нь пилатест явж эхэлсэн. Өмнө дандаа ерөөсөн мат пилатес хийгээд засахгүй. Тэгээд одоо болохоор тийм яг төхөөрөмжтэй reformer пилатес хийгээд тэгээд над ер нь амар тийм өөр төрлийн булчингууд ажиллаж байгаа нь айгүй гоё таалагдсан гэх юм уу. Би ер нь бол дандаа л мат дээр ер нь бол хийчихдэг гэсэхгүй тийм strength training. Тэгэнгүүт сая болохоор ийм төхөөрөмжтэй хийнгүүт ингээд хөл мөл ингээд чичирж бичрээ заа. Ингээд миний хөл өөрөөс төгж амар чичир мичэрдэг байхгүй засгал хийхээр. Тэгээд тэгсэн чи сая ингээд ер нь л өөр өөрчлөлтүүд мэдэрч байгаа болохоор амар гоё байгаа. Тэгээд пилатесаа ер нь л өргөжлүүлж явна гэж бодож байна. Тэгээд миний болохоор энэ явж байгаа класс болохоор world class гэд миний явдаг жими пилатесийн юу анги ахгүй. Тэгээд зөвхөн нэгээс салбарт нь байдаг. Тэр нь лөгөр гэд тэр нь манай гэрээс айгүй хоол. Тэгээд би тэгээд ер нь бол тийш явахын тулд 2 талдаа цаг алхаа. Тэгээд очиод нэг цаг 2 цаг дасгал хийгээ гэхээр ер нь нэг 4 цаг ер нь л дасгал хийчихэд байгаа гэсэн. Тэгээд за Айсландд ирээд 1 жил болсны өөр мэдэрч байгаа юмнаас юу өөрчлөгдсөн бэ? Ер нь хэр байна гэдэг талаар ер нь асуултуудыг би бодсон. Тэгээд эхнээс нь ер нь бол хариулаад тайлбарлаад явцгаая. За ер нь бол амьдрахад бол маш боломжтой. Гэхдээ ингээд одоо халамж сайтай гэх юм уу? Одоо улсаас нь хүн амьдрахад
боломжтой бүхэл зүйлээр нь хангаж өгдөг бас юм шиг санагдсан. Ягаад үг гэхээр хууль нь айгүй сайн, хууль нь хөгжсөн болохоор одоо жишээ нь ажилчид болохоор заавал нөгөө нэг ажлын одоо нийгмийн даатгалаас гадна нэг тийм сар болгон ажилчдын эрхийг хамгаалах байгууллагт нэг 2-3% мөнгө төлдөг. Тэр нь болохоор чиний бүх эрхийн төлөө тэмцдэг байгууллага. Тэгээ би өмнө та айдад хэлжсэн. Тэр нь айгүй сайн ажилдаг. Тийм болгож тэр одоо ингэж жишээ нь одоо би ингэж жимд явж байгаа штэ. Энд чинь бүгдээрээ цанаасаа ажилчдынхаа нөгөө бенефит дотор орсон байдаг байхгүй. Тэгэхээр би ямар ч илүү зардал төлж пилатест явах шаардлагагүй, ямар ч илүү зардал төлж фитнест явах юм шаардлагагүй. Тэгэхээр айгүй гоё. Тэгэхээр надад юусоо гарч байгаа зардал ер нь байхгүй. Яагаад дахиад нэг бенефит байгаа юм байна. За энэ болохоор ингэ тасгал хийх хүрээнд тахгүй юу. Тэгэнгүүт бас одоо жишээ нь Айсланд болохоор нөө байгаль орчны амар сайн ингэж хамгаалдаг улс гэх юм уу. Одоо жишээ нь хэрвээ чи машин байруул ингээд татвар амирх төлнө шүү дээ. Одоо жишээ нь машины татвар, утааны татвар, мецан машигласны татвар гэж зөндөө татвар төлнө. Хэрвээ чи машин барихгүй бол яах вэ гэвэл Айсландд одоо ямар нэртэй бенефит гэдэг үл ямар ч транспортейшн тийм бенефит гэдэг. Тэр нь болохоор сард 10,000 Айсланд крона ингээд чиний ажил олгочоос шууд чамд өгнө гэсэн. Тэр ингээд чи автобусаар явж байгаа. Чи ингээд машин барьж байгальд ямар нэгэн хор хөнөд учруулаагүй төлөө чи зүгээр мөнгө авна гэсэн. Яг хөө тэрийг болохоор автобусанд хэлчих болно. Нэг юм нь метро явахгүй л хэцүү. Тэрнээс биш автобусан дээр 10,000-аараа цэнгэлээд хэдэн ч удаа явж болно гэсэн. Тэр нь айгүй гоё. 10,000 гэхээр чинь Монгол мөнгөөр 300,000 орчим гэсэн үг байхгүй юу? Ер нь бол автобусны нэг удаагийн ийм тикет нь болохоор нэг 670 гэдэг. Тэгэхээр ер нь бол ажлын өдрүүдээр ингээд явход бол хангалттай хүрэхээр тийм бенефиттэй. Тэгэхээр ер нь амьдрахад бол хүмүүсүүдийн бүхэл боломжийг нь бол хангасан. Гадны хүмүүст нөгөө нэг айгүй олон нөгөө нэг цөөхөн хүн амтай. Тэгээ ер нь бол Исланд хүмүүсүүд амар их байдаг болохоор гадаад хүмүүст бол жоохон ээлгүй байж магадгүй. Хэрвээ чи яг Айсланд хэлийг хангалттай сайн мэдхгүй бол гадаа гараад хүнсний дэлгүүр бүхэл юм л Айсланд хэлээр одоо жишээ нь би ингээд жим пилатест явж байгаа гэсэн багш нар хөргөлж Айсландаар надад хичээл заа. Тэгээд би одоо мэдгүй болохоор миний л одоо юу гэсэн үг гэхгүй юу? Одоо буруут гэж дээ зүгээр би тэгэл өөрөө тэрийг ойлголцоол явна гэсэн үг. Тийм ер нь бол Исланд хэлтэй Исланд хүн бол I don't know мэдгүй. За ямар ч хэлсэн тийм бол тасархай газар. Тэгээд гэр бүлээрээ амьдрахад маш тайжгүй. Хамгийн гол нь чамд хайжууд чинь нэг ямар нэгэн тусалж дэмжих өдөр ингээд өдөржингөө Исланд хүмүүстэй ингээд ярилцаад орой гэртээ ирээд ингээд ярилцах тийм хүн л хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээд хантай байвал одоо найз ч юм уу, roommate ч юм уу, эсвэл найз залуу ч юм уу тийм хүн байвал бол амьдрахад болохоор юм шиг санагдаж байгаа. Тэгээ хүүхэдтэй бол маш ээлтэй. Одоо жишээ нь хамгийн flexible орнуудын нэг гэхгүй. Одоо жишээ нь энэ жил Айсланд дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын индексийн өмнө жил одоо хэдэд үсэн юм болоо. Энэ жил ямар ч гэсэн 2-т буюу Финландийн дараа орсон. Тэгэхээр нөгөө нэг миний өмнө очсон Финландгийн улс байгаа шүү дээ. Нөгөө layover хийсэн. Тэрний яг дараа орсон. Тэгээ би ер нь л ингээ бодоод тахаар за яг make sense санагдаж байгаа хгүй. Ягаад гэхээр бүхэл зүйл ерөөс энэ хүмүүс санаа зовох юм ч ахгүй. Төгжрээ ахгүй. Өөртөө машинтай хаашаа бол хаашаа явна. Европ руугаа өснөрөө аялчихна. Тэгээд бусад Европын орнуудыг бодвол ер нь бол цалин маш өндөр. Ягаад гэхээр би нэг тийм мэдээ харсан хгүй. Европын орнуудын ингээ цалингийн ингээ рейнж гаргасан. Тэгсэн чинь хамгийн эхлээд ямар улс байсан бэ гэсэн чинь Люксембург гэж улс ахгүй. Тэрийг бид ер нь л тэр улсын талаар ер нь л нэг мэддгүй байсан. Тэгээ тэр нэг мэдээг харснаас хойш тэр улс чинь дайггүй улс юм байна гэдгийг бас ойлгож байгаа. Ягаад гэхээр яаж явж байгаа лээ нэг PwC Luxembourg амир тийм олон юм TikTok дээр юм тийм пост хийдэг тийм компаниас ахгүй юу. Тэгээ би тэрийг харчаад ийм улс байт юм байна да гэж бодчихсан ахгүй. Тэгээ саяхан тэрийг хараадсэн чинь би бас ер нь хүн ам ер нь цөөтэй. Гэтэ Европ дотроо болохоор нөгөө нэг тусдаа арал биш болохоор ер нь бол бүх юутайгаа орнуудтайгаа ер нь бол ойрхон санагдсан. Тэгээд тэр Люксембург болохоор нэгдүгээр, хоёрдугаарт Айсланд. За яг Айсландын нэг юм нь яг бусад Европоос хол болохоор ер нь бол өртөг өндөр, маш өндөр. Ер нь бол дэлхийн өртөг өндөртэй орнуудын дараагаас орно. Нью-Йорк,
Лондон, Канада, Ванкувер тэрний ер нь дараагаар ер нь орох гэж бодож байна миний бодлоор. Тийм болохоор ер нь дүндээ дүн. Гэхдээ удаан хугацаанд ингээд гэр бүлтэйгээ ирээд энчээ амьдрын гэвэл мөнгө хурааж чадхаар болсон юм шиг санагдсан надад бол. Яагаад вэ гэхээр чамд илүү зардал гарах юм чинь бүгдээр ингээ улсаас бүх юм ингээ итгэм сайтай болохоор өгч байгаа байхгүй юу. Тэгээ дээрэс нь компаниуд нь ингээ чиний эрхийг одоо жишээ нь чиний хөдөлмөрийн эрхийг зөрчлөө гэх юм бол хөдөлмөрийн employee union нь болохоор чамайг ингээ дэмжиж спорт хийгээд бүхэл тал дээр чинь дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Тэгээ хэрвээ сургалт семинар эсэн бас юм явахаар бол бас тэрийг ингээ улсаас авчна. Тэгэхээр ер нь бол бүхэл тал дээр ер нь бол тасархай улс. Тэгээд хамгийн гол нь ганцаараа ярьж байгаа учраас ер нь жоохон хэцүү санагдсан. Тэрнээс биш би бол Айсландыг бол үнэхээр гоё улс гэж хэлнэ. Одоо бол тэгэж санагдаж байна. Анх ирэхэд бол ингээд юу гэж мэдэхгүй би нэг хамгийн ихний влог өгсөн байхгүй. Тэгээд тэрэн дээр харсан чинь ингээд яг гоо тэнд харж исэн юмнууд бол одоо хിവэр байгаа. Гэхдээ миний үзэл бодол жоохон өөрчлөгдсөн юм шиг санагдсан. Тэгээд Исланд хэлийг сурж болно. Исланд хэл сурах хэрэгтэй. Тэгээ амьдрал бол ер нь бол амьдрахад дэжгүй гэр бүлээрээ одоо жишээ нь манай ажлын натаж 100 хүмүүсүүд одоо байр шууд авч байгаа байхгүй. Тэгэхээр амар боломжтой. Ягаад гэхээр 16 17 насаас бүгд тэр ажил хийгээд эхэлчихнэ. Тэгэхээр бол гайгүй. Тийм одоогоор бол Айсланд тийм санагдчих байна. Ажлын ачаал одоо чинь амьдралын чанарт юу нөлөөлж байгаа вэ гэхэд одоо усаас өгж байгаа дэмжлэг хэр байна, ажлын ачаал ямар байна, гэр бүлтэйгээ өнгөрөөж байгаа цаг ямар байна гэдэг зүйлүүд айгүй их нөлөөлж байгаа байхгүй. Тэгэнгүүт ажлын ачаал би болохоор өмнө Монголд ажиллаж исэн. Гэтэ Монголд ажиллахдаа би ер нь бол бас нөгөө олон улсын янз бүрийн engagement дээр ажилладаг гэсэн байхгүй. Тэгээ тэрнтэй харьцуулахад overtime суулаа илүү ажиллаа гэхэд хизээч тэгж өдөр болгон ингэж амар overtime суудаггүй. Overtime суулаа гэхэд өсрөөл би нэг удаа л 10 хүртэл суусан. Тэрнээс биш ер нь бол байнга нэг 7 8 хүртэл ажиллаад тэгэл тарахад болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол айгүй тийм ажлын work life balance сайтай улс. Тэгээд ажилчид нь ингээд ажлынх нь ингээд цагийн зав нийт 7.5 цаг ажиллах ёстойгоос 0.5 цаг нь жишээ нь lunch break тэгэнгүүтээ дахиад 0.5 цаг нь ийм coffee break гэдэг нэг тийм юмуд байдаг зөө. Тэгэхээр ердөө чи бараг 6.5 цаг ажиллаад цалингаа аавна гэсэн үг. Тэгээд дараагийн нэг гоё юм нь болохоор би одоо Айсландыг магтж байгаа юм л да энэ блог дээр. Дараагийн нэг гоё юм нь болохоор илүү цаг суун гэвэл Исландад илүү цаг нөгөө нэг одоо Монгол жишээ нь болохоор яг 1.5-аар үржүүлж өгдөг дөө. Гэхдээ зарим ажил олгочлохоор шууд ингээд нөгөө цалинтай тэм хэмжээний амралт зүгээр өгчдөг шүү дээ. Энд чинь болохоор тэгж бол болохгүй. Яаж ч гэсэн чи ажилласан бол тэр overtime paid leave-ээр авдаг. Гэтэ би тэр нь 0.5 биш 1-ээр үржиж гин үү 1.5-аар үржиж гин үү гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол paid leave авдаг гэсэн. Тэр нь даваа талтай. Европ нь одоо жишээ нь бусад дэлхийн амар тийм хөгжилтэй орнуудыг бодвол ажлын ачаал харьцангуй гайгүй. Ингээ хүмүүсүүдийн амьдралыг одоо ажил амьдрал биш гэдэг зүйлийг айгүй их одоо ингээд чухалчилсан улс шиг санагдсан. Одоо би өмнө зөндөө улсуудаар ингээд очиж ажилласан шүү дээ. Нөгөө Польш энтер рүү яваал. Тэгэл өөр олон улсын Франц энтрийн багуудтай ер нь хамтарч ажиллаж байхад ер нь бол тийм work life balance нь яг тийм тогтсон юм шиг санагдсан. Тэгээд нэг удаа би өмнө жил нөгөө нэг энэ жил менежер болоод тэгээд нөгөө нэг тренинг орсон байхгүй юу, менежерүүдийн тэр тренинг орсон. Тэгсэн чинь нэг тийм тасгал ажилласан байхгүй юу. Тэгээд тэрэн дээр болохоор ингээд хэрвээ ингээд танаа ажлын нэг junior associate чи ингээд overtime сууж чадахгүй ингээд би өнөөдөр ажиллаад хараад пилатесний класстай гэдэг нэг тийм example асахгүй. Тэгээд тэгсэн чи тэрэн дээр би болохоор тэр хүнтэй ингээд ярилцаад
чи ингээд just хийж болох уу үгүй юу гэж асуух талаар би яг тэр сонголтыг сонгоцсохгүй юу. Тэгсэн чинь тэрний зөв хариулт нь юу байсан гэхээр менежер хүн бол тухайн хүний цагийг хөндлөх ёстой гэсэн. Тэгэхээр хэрвээ тэр хүн пилатес класстай гэвэл тэр хүнд за ойлголоо би тэгвэл ингээд adjust хийгээд ингээд юу ачаа ингээд өөр хүн хуваалгах юм нэг тийм аргаар өөрчлөх ёстой байсан. Тэгээд тэрэн дээр би аюу их гайхсан. Ингээд нэг дахиад нэг шок болсон гэх юм уу. Тэгэхээр ингээд хүний орон зай, хүний чөлөө цаг гэдэг зүйлийг маш их хэрэгэмлдэг уусан юм шиг санагдсан. Одоо чинь манай ажлын хүмүүсүүд ажиллаа тараад ингээд хүссэн юм хийдэг зэ. Одоо зарим хүн ингээд Швейцар явж скитлэг, ин Франц явж сноуборд ямар ч юм хийдэг. Ингээ ямар ч исэн амралтын өдрийг яг л амралтын өдөр шиг өнгөрөөдөг. Ажлын бус цагийг яг л ажлын бус цаг шиг ингэж өнгөрөөдөг ус шиг санагдаад байгаа. Яг тэр нь айгу гоё. Гэхдээ ягаад ч юм ингээд бүхэл юм нь боломжтой байгаа. Одоо хэлий мэдэхгүй болохоос биш. Бусад юм нь боломжтой байгаа боловч нэг тийм ингээд 20-од насн дээрээ айгүй их юм ирч хүчтэй ингээд хийж бүтээх юмтай насн дээрээ энэ чинь бол ер нь амар тийм жоохон тийм удаан пейстэй environment болчихж байгаа байхгүй юу миний хувьд. Тэгэхээр ер нь бол 20-од насн дээр бол Айсландд амьдрахад надад бол тохиромжгүй ус шиг санагдсан. Ягаад үг гэхээр хотон жижигхэн, улсын жижигхэн одоо ажиллаж байгаа ажлын ачаалал нь ч гэсэн би ингээд өөрийгөө чаленж хийсэн юм ерөөс хийхгүй ингээд өдөр болгон нэг яг өөр юмнууд хийж байгаа ч гэсэн ягаад ч юм намайг тэгж одоо миний ингээд намайг сайжруулах зүйл би өдөрт хийхгүй байхгүй юу. Тэгэхээр би 20-од насн дээр тэгмээргүй байгаа учраас одоо жишээ нь би ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй байвал тэрийг би мэдчихэж би тэрийг ингэж сайжруулж өсөж дэвшин гэсэн үг шүү дээ. Би одоо 20 насны дээрээ тэгж дэвшихгүй би одоо 30 гарчаад 40 гарчаад шинэ юм сурах гэдэг байвал надад хэцүү шүү дээ 20 настай харьцуулахад. Тийм учраас ер нь бол 20 насн дээр бол одоо миний л хувьд Айсландд амьдрахад бол дэндүү тайван яг уу comfortable хилээс бусдаар бол эн чинь надад ер нь бол болохгүй байгаа юм бол байхгүй байхгүй юу. Тэгээ намайг та нар амар даварцсан л гэж бодож байгаа л ахал та. Гэхдээ тийм учраас ер нь бол Айсландд нэг жил амьдрахад ер нь бол иймэрхүү зүйлүүдийг ухаарлаа. Эзүүда. Тэгээд ер нь тийм байна. Тэгээ цаг агаарын хувьд болохоор манай энэ ажлын хүмүүсд цаг агаар л амар хэцүү байна гэж амар бодд юм шиг гадаад хүмүүст. Надад цаг агаар нь бол цасан шуурга болж ин салхихаас бусдаар бол ер нь бол гайгүй. Монголын өвлөөс өвөд улайхан өвөл болж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол би гомдлоод байх юм бол байхгүй. Яг нь нар үзэхгүй нэг 11 сарын сүүлээс 2 сарын сүүл хүртэл ер нь бол нар үзэхгүйсэн. Тэр нь л хэцүүсэн. Гэтэл стил нар үзэхгүй байсан ч гэсэн өдөр нэг хальцааны цагаар гарч ингээ нар ингээ жоох ингээ витамин D-г авчихд бол гайгүй. Тэг яг тэр үеүддээ яаж байгаа гэж төлөв үзэж байгаа юм ч гэдэг бас дэжгүй л аахгүй юу. Тэгэхээр надад бол тэр нь бол давгүй санагдсан. Тэг Монгол хүмүүсүүд бас Айсландд ер нь нэг хідэн хүн амьдэрдэг юм шиг байлээ. Нэг миний мэдхээр бол нэг 2 хүнийг бол би мэдчихээн. Тэгээ бусдыг бол сайн мэдхгүй байна. Тэгээ ер нь бол хоол моол идэх юм нь болохоор одоо анзаарахад миний хамгийн ихний влогоос одоо хүртэл анзаарахад хоол моол нь бол Монголдо ер нь төстэй. Ер нь бол тэр хоньны толгой идэн тэр юм уу идэн бүхэл юм идэн заяа тэр дотор гэж мэд бүхэл юм идэн. Тэгэхээр ер нь бол тэр нь ижилхэн заяа. Дэмдэг нь загас аягүй их иддэг. Тэгээ би загсан амар дуртай болохоор ер нь бол хоолтын хувьд бол одоо бүр аягүй гоё байгаа. Тийм цаг агаар нас ер нь тэгээ эрстэйс ер нь Монголтой төстэй салхин ер нь нэлээд их салхилдаг. Тийм бол шиг санагдчих байна. Тэгээ миний ер нь бол нэг жил амьдрахад сурсан юм гэвэл ганцаараа ер нь бол Айсландтай ч ер нь хамаагүй юм байна л да. Зүгээр ер нь бол ганцаараа нэг жил амьдарсны дараа
юу ухаарсан бэ гэвэл өөрийнхөө талаар илүү их зүйлийг сурсан гэх юм уу? Би ажиллаа хийгээд ажиллаа дуусаад гэртээ орч ирээд ингээд миний бүхэл цаг миний цаг гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт би ингээд ганцаараа байх тусам за би чинь ийм зүйлд ингэж хандвал надад тухтай. Ингүүл ийм зүйл надад таалагдахгүй юм байна гэдэг одоо нөгөө нэг өөрийнхөө талаар юуг би ингээд яг accept хийх вэ үгүй вэ гэдгийг айгүй их ойлгосон гэх юм уу. Тэгээ одоо жишээ нь би анхандаа нөгөө хэлсэндээ ингээд хүмүүстэй ингээд interact ингээд хийх гээд Исланд хүмүүстэй ингээд хамт ингээд ланч мааж итэд өөрөө амар хэцүү ингээд feelingтэй үйлчлдэг байсан гэсэндээ ингээд юу ч ойлгохгүй ингээд амар тийм excluded. Тэгээ тийм одоо мэдрэмжүүд анхандаа ингээд би тэрийг зүгээр л ингээд өөртөө хэрэгтэй гэж бодоод хийдэг гэсэхгүй юу. Тэг би тэгээ сүултээ бодоод яагаад би заавал яагаад өөрийнхөө тийм тохгүй өөртөө тийм муухай мэдрэмж авахын тулд заавал тийм зүйл хийх ёстой гэд зүгээр л би өөрийнхөө дургүй зүйлийг таагүй зүйлийг хийхээ болж эхэлсэн. Өөрийнхөө амьдрал богдох штэ. Тэгэхээр өөрийнхөө зүгээр л тухтай байх зүйлийг хий. Заавал хийх ёстой ажил тийм юмудаа бол хий чинь. Гэхдээ ядаж ланчийн цаг чинь бол миний хувийн цаг л гэсэн үг шүү дээ. Тэгээ тийм цагууд дээр ядаж би өөрийнхөө заавал гэж ингээд ганцаардагдсан тийм мэдрэмж авахыг амар хүсээгүй. Ер нь л ганцаардсан мэдрэмж гэдэг бол айгүй амар муу урт дагавартай, сэтгэл гутралд оруулна. Ер нь л амьдралыг ер нь л хамгийн даркаар харуулах зүйл лээ. Тэгэхээр тийм зүйлийг ер нь хийхэ болсон. Өөрийгөө айгүй их ойлгосон. Сүүлийн хэдэн сар ингээ арж итлээд тахаар амьдралтаа амар accept хийгээд байгаагаар нь амар хүлээж авсан гэх юм уу. Одоо би нөгөө хамгийн эхэнд нөгөө нэг YouTube эхлэхдээ нэг ном үзүүлээд энэ номыг уншаад би YouTube хийхээр болсон гэдгсэндээ яг тэрэн шиг яг бүх зүйлийг let them гэж боддог болсон. Ингээд тэгтээ тэрийг ингээд бүхэл зүйлийг let them гэд хаяна гэдэг бол буруу passive зүйл ахгүй. Тэгэхээр би өөрөөс хамаарах юм аа би өөрийгөө 100% хийнэ. Гэхдээ надаас хамаарахгүй одоо чин тэр ланчаар өөр хүмүүс надтай ярихгүй байна гэдэг тиймэрхүү зүйлүүдийг бол зүгээр бусдаас хамаарсан зүйлүүдийг бол зүгээр л let them. Одоо тэгээд надаас хамаарж байгаа зүйлтэр би зүгээр өөрийнхөө юмыг бүгдийг хий. Бусад зүйл хамаагүй зүгээр л болох юм болдгоороо болно, болохгүй бол тэр гэж боддог болсон. Тэгэхээр надад амар тийм өөрөө ч зоохгүй сэтгэл зүйн хувьд айгу тийм айгу гоё таатай мэдрэмжүүдийг өгсөн гэх юм уу. Тийм байна. Тэгээд сүүлд нэг бичлэгэн дээр би амар нөгөө нэг сэтгэл гутралтай байсахгүй. Тийм нөгөө амар ярьдаг бичлэгэн дээр тэрнээс хойшоо би яаж ингэж сайжирсан бэ гэхээр өөр нь бол амралт гэдэг бол орондоо хөвтөөд гэртээ байх зүйл биш гэдгийг айгүй ойлгосон. Хэрвээ би яг ингэж тэг ганцаараа амьдарч байгаа хүн шүү дээ. Тэнгүүтээ байнга л гэртээ ингээл ажиллаа тараад гэртээ орж ирэл тэгэл нэг утас ингээ скролтол ингэж өнгөрөөвөл улам ингээд dark юм тэр хар нөхрүүгээ орох юм бэлээ. Тэгэхээр амралт гэдгийг би зүгээр л орондоо хөвтөг биш чи зүгээр л дуртай юм хийх зүйл одоо чиний цаг байна гэдгийг айгүйх ойлгосон гэх юм уу. Тэгэнгүүт би яг юу их дуртай юм би гараад пилатестэй яваад тэгээл нэг гой сайхан дараа нь дуусаад саунд суугаад кол планч хийгээл ингэх нь надад амар гой таалагдсан учраас амралтаа айгүй зөв өнгөрөөж сурж байгаа гэж би өөрийгөө дүгнэх юм байна. Энд ганцаараа амьдэрснээс хойш нэгдүгээрт нь болохоор өөрийгөө аюух ойлгосон, өөрийнхөө талаар илүү их зүйлийг мэдсэн, хоёрдугаарт амралт гэдэг зүйл ямар байх ёстойг ойлгосон. Тэгээ бас энэ Европ хүмүүсүүдээс бас сурах юм бас их тийм баха ингээд амралтын өдөр одоо жишээ нь ингээд Истер гэдэг чинь бол Монголынхоор ингээд цагаас ашиглах холидей байхгүй юу? Ер нь л ингээд амар урт удаан 5 хоног амарна. Тэгэнгүүт ингээд жим битүү хүнтэй хүмүүс зүгээр ингээд бүр амар хүнтэй баг ингээд компьют хийж байгаа юм шиг ингээд өрсөлдөж байгаа юм шиг ингээд амар юм шаргуу дасгал хийдэг. Тэг ингээд Айсланд хүний нэг амар шаргуу юм нэг тийм шаргуу зантай юм шиг санагдсан. Тийм юмуудыг сурсан байна. Тэгээд өөрийнхөө цагийг зөв өнгөрөөнд гэдэг нь өөртөө байгаагийн нэг хэлбэр.
гэдгийг ойлгосон. Дахиад нэг амар суусан юм нь штэ. Би тэр нэг тэр үед амар сэтгэл ингээд эвгүй байсан үеийн бас би амар нойронд амар хүмүүс тахгүй. Тэгээ одоо ингээд бодсон чинь би болохоор саяханаас нэг тийм подкаст илүү юу гэлээ нэг юм сонссон юм аа. Тэгээ тэрэн дээр ингээд хүн тэр угаасаа л ойлгомжтой зүйлтэй 10 цагаас 2 цагийн хувьд заавал унтах хэрэгтэй. Тэгэхгүй бол чиний тэр нэг яг гүн ойроо авч чадахгүй ч юм тиймэрхүү мэдээлэлүүд аягүй их байгаадсан. Тэгээд би яг сүүлд зөв амьдралын зам бол эрт унтах юм байна гэдгийг л ойлгосон. Тэгэл нэг өдөр би 10 цагт унтаад өглөө 6 цаг сэрдэг байхгүй. Тэгэл тэр өдөр бүр вау бүр аим гоо. Тэгээ өмнө нь ажил нэг жимдээ орж ирээд амар ядарсан байсан болохоор ингээ хүний ер нь булчин амар ажиллахаар хүн шууд унтдсан байлээ. Тэгэхээр ер нь бол сайн дасгал хийгээд эрт унтна гэдэг бол миний ингээд энэ сүүлийн нэг жил хийсэн хамгийн зөв миний рутинууд гэх юм уу гэдгийг олсон. Тэгээ би сайхан нэг ном уншсан ахгүй юу. Нэг Atomic Habits гэдэг. Тэгээд James Clear лөө тэрний номыг уншсан ахгүй. Тэгээ тэрний номын ингээ ревю подкастуудыг бас амар сонсоо. Тэгээ сүүлд тас уншсан. Тэгээ тэрийг ингээд яхаар нэг юм юу байсан ахгүй юу. Ингээд дадлыг бий болгохын тулд зүгээр л байнга л хийх хэрэгтэй гэсэн. Одоо жишээ нь би одоо өглөө босоо шүдэ угаана гэдэг бол миний дадал биш шүү дээ. Энэ ингээ миний угаасаа л хийдэг зүйл болсон. Одоо нэг юу гэж хэлэх үү? Би бол шүдэ угаахгүй байж болохгүй болцсаахгүй юу? Өглөө болгон заавал угаах хэрэгтэй. Гэтэ би тэрийг ядахгүйгээр хийчдэг. Яагаад гэвэл би өдөр болго хийж байгаа учраас. Тэгээ тэрийг яг амар ойлгоод тэр концептыг би ингээд толгойд амар ингээд ботсон зав ингээд. Би зарим өдөр ингээд тухайн үед тэр нэг амар сэтгэл эвгүй байсан үед би ингээд амар экскьюз гаргаад жимдээ явахгүй байх амар ингээд одоо чинь цаг агаар амар муухай ингээд ажил дараад гэрлүүгээ орж ирэнгүүтээ гадаа цагаагаар амар онцгүй байсахгүй ингээл чи салхилж малхилал тэгэнгүүт за цагаагаар муухай юм чинь канселтчих гээл би ингээ бүхсэн классуудаа шууд канселдаад тасахгүй ингээ пилатесуудаа тэгээд тэр намыг уншнаас хойш юу гэж ойлгосон бэ гэхээр өөрийнхөө дадлыг өөр нэг дадалтай холбоод тэгээд амархан болгох хэрэгтэй гэсэн. Ямар зүйлийг амар хэцүү байлгаж болохгүй гэсэн. Одоо жишээ нь би яаж тэрийг зассан бэ гэхээр штэ. Би амар дадал амар суулгасан юм байна өөртөө. Яаж ингээд дадлыг бий болгосон бэ гэхээр би орой ажлаа тараад орж ирээд жим рүүгээ явахад миний жимийн хувцас ингээ бэлэн байждаг хгүй ингээд гэрийн яг хаалганы хажууд ягаад гэхээр би гэртээ орж ирлээ буцаад гарахад бэлэн гэсэн үг хгүй бүх юм бэлдсэн. Тэхийн тулд яг гэхээр өмнөх өдөр нь би жимээс орж ирээд хувцас аваагаа тэгээд жимийнхаа шинэ хувцсуудыг цүгэнд хийгээд үүдэн дэвш тавьчихдаг. Тэгээд тэрийг ингээ би ингээ байнга хийдэг заяа. Тэнгүүтээ ажлаа тараад гэртээ орж ирээд жим рүүгээ гарыг гэхээр залхуурлаач гэсэн. За миний хувцсыг үүдэнд энийх үеийн дагаам чинь гээ шууд гар авчдаг болсон гэсэн үг байхгүй юу. Тэнгүүтээ дараагийнхаа нэг юм болохоор өөрийнхөө нэг хоёр дахь нэг habit-а өөр нэг habit-тай холб гэдгийгсэн байхгүй юу. Тэгэхээр би яаж хэлсэн юм бэ гэхээр ажлаа тараад орж үгүй биш ингэ нахгүй жим рүүгээ явна. Тэгээд тасгалдаа явчихна. Тэгээд нэг тасгалаа дуусаад одоо чинь өнөөдөр би орой 8 цагт би эхний пилатесаа дууссан бол маргаашийнхаа шууд классыг бүгэлчдэг. Яагаад гэхээр яг эхний классаа дуусны дараа би аймгаа мэдрэмжтэй болсон байгаа шүү дээ. Ингээд тасгалаа хийцэн, жимдээ орцсон, тэгээ савн цуцсан, кол план хийцэн гэсэн тэр филинг аймаг гоё байгаа дээр шүү дараагийнхаа өдрийн классыг бүгэлдэг. Миний нэг жимний юу болохоор тэгж бүгэлэх боломжтой байхгүй. Тэгээ тэгж бүгэлдэг. Тэгэнгүүт одоо би маргааш нь явахгүй байж болохгүй. Яагаад гэхээр бүгэлцэн. Тэгээ тэр нь болохоор миний нэг habit-ийг ингэж бий болгох нэг тийм trigger байсан юм байна. Тэгээд дараагийнх нь болохоор миний ингээд хоёр дахь habit-тай холб гэцэхгүй. Тэр нь болохоор юу байсан гэхээр бас дахиад нэг холбосон юм болохоор тэр gym sauna cold plunge. Зүгээр л яах гэж юм явах юм гэхээр зарим өдөр нэг амар тийм явах хүсэлгүй өдөр байж тээ. Тэгэнгүүт за ядаж салаа гарч гоё gymд бишээ hot tub-нд сууж байгаа. Тэгээд cold plunge хийгээ. Тэгээд саунд орохоор ямар гоё идэг үлээ. Тэрийг мэдэрхийн тулд ядаж явъя гэдэг тийм сэтгэхүйтэй болсон гэх юм уу. Тэгэнгүүт ингээд амар гоё. Ягаад ч юм. Одоо ингээд тэр хамгийн эхэлж байсан үед жим рүү явах амар хэцүүсэхгүй ингээд.
зүгээр л экскьюз гаргал цаа болчих цагаа гарч онцгүй. Одоо тэгсэн чинь би ингээд цаг гадаа бүр цасан шуурга болж исэн ч би явж байгаа. Ягаад үг гэхээр яг хийхгүй бол болохгүй яг тийм мэдрэмжтэй болцсон. Одоо чинь би шүдэ байхгүй унтаж чадахгүйтай ажиллахан тийм мэдрэмжтэй болцсаахгүй. Тэнгүү 7 хоногийн 5 6 өдөр яваад тахаар ийм сэтгхүүд айгу гоё зөв нөлөөлсөн гэх юм уу. Тэгээ тэр нь надад айгу их таалагдчих байгаа. Тэгээ одоо болохоор Айсландд цаг айгу гоё ингээд нар харах цаг айгу ихтэй болж байгаад би амар баярлж байгаа. Өдөр цайныхан цагаар ингээд жоохон гараар ингээд гоё хараа зогсохоор бүр аим гоё идэг. Тэгээ би ингээд тэр habit тэр намыг ингээ уншсаас хойш Atomic Habit-ыг уншсаас хойш ер нь бол амьдралынхаа habit-уудыг ер нь бол хүний амьдрал чинь маш олон зүйлүүдийн ингээд нийлбэр гахгүй. Тэгэнгүүт жижиг habit-уудаа би зүгээр зөв habit болгоё гэж амар хичээсэн байхгүй. Жишээ нь манай нөгөө ажил болохоор нөгөө нэг би ингээ амар өдрөжөнгөө суудаг ажил хийдэг байхгүй. Одоо аудитор гэхээр байнга л компьютерээр шаагаал ингээл клиентийн документыг үзээл зөв байна уу буруу байна уу гэж вау ч энэ төр хийгээл нэг иймэрхүү юмнууд хийдэг. Тэгэнгүүт ядаж одоо миний ажил дээр очиод ингээд миний рутин ямар уу гэхээр за өглөө эхлээд орой дуустал ямар байгаа вэ гэхээр за өглөө босоод за яг хүмүүс ингэж л байгаа л да уцаа бити оролдмор би ч одоо гадаад ганцаараа юм чинь уцаа оролдохгүй болохгүй шүү дээ. Тэгээ өглөө юу болж ийн ингэж ингэдэг харчин. Тэгэнгүүтээ дахиад нэг юм хийсэн би надад ажлын уцаа өгөхгүй. Тэгээ би ажлын уцаа болохоор шууд нэг гэртээ орж ирээд do not disturb гэдэг нэг бутон байдаг шүү дээ iPhone дээр. Тэрэн дээр нь шууд тавьчихдаг гэсэн. Ягаад гэвэл би зүгээр ажлын цагт ажиллаа хийн гэдэг тийм юм сэтгүүтэй. Тэгээ ингээд гэртээ оржсэн бол зүгээр би гэртээ л байна. Яг ингээд би 100% нэг л зүйлээ хийн гэсэн үг байхгүй. Тэгдэг болсон. Тэгээд өглөө босоод уцаа жоохон үзээ. Тэгээд өглөөний цайгаа заавал ууж байгаа. Тэр нэг хэсэг сэтгэл эвгүй байсан үед би өглөөний цай ерөөсөө уухгүй скиплчдэг гэсэхгүй. Тэр айгу буруу байсан. Ягаад гэвэл миний 20 хэдэн жил миний амьдралдаа хийсэн habit бол өглөөний цай заавал уух гэдэг habit байхгүй. Тэрийг хийхгүй бол ингээд өглөөг ирч хүчтэй өнгөрөхгүй ингээд жижиг сажиг зүйл идээл, бичээ идээл. Тэг ямар санда карамелтэй кофе өглөө ууж байгаа. За ёо тэрийг бодохоор би вау. Би тэгж уудаг гэсэн дээ ингээд өглөө болгон карамелтэй тэг сүйтэй кофе ууж муугаад. Тэг ингээд буруу habitтай байгаадсэн. Тэгэхээр өглөө амар гоо өглөөнийхөө цаг ингээд уурагтай өглөөний цай уугаад өндөг авокадо талхаа төсөрдөд тэгэж идээд тэгэж босоод тэгээд газ бэлэн болоод нүрэмэ бодоод хувцас өмсөөд тэгээд ажил руугаа алхана. Тэгээ ажил руугаа би нэг хэсэг амар автобусаар хүсэхгүй нэг хол клиент руу амар хийх гээд одоо болохоор би клиент дээр биш дандаа ажил дээр ажиллаж байгаа болохоор надад манай ажил гэр хоёрын хооронд 35 минут л ер нь бол алхах максимум 40 минут. Яг удаа алхвал цаг. Тийм алхалтын юутай байхгүй. Тэгээ ер нь бол хурдан алхаж байгаа болохоор ер нь 35 минут ер нь бол алхаа орчдөг. Өглөө болгон алхаж байгаа ажил руугаа нэг дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг заавал хослуулвал амьдрал ер нь бол ингээд зөв habitтай болох гэсэн байхгүй юу. Дасгал гэдэг нь болохоор одоо жишээ нь би яг ингээд жим руу очиод ингээд дасгалаа хийж байгаа тийм дасгал одоо одоо өөрөө яг commit хийгээ тэр хийж байгаа зүйл хөдөлгөөн гэдэг нь болохоор зүгээр л би ингээд ажил руугаа алхах нь гэдэг чинь миний хөдөлгөөн шатаар явахгүй үгүй лифтээр явахгүй шатаар явна гэдэг чинь хөдөлгөөн ингээд нэг тиймэрхүү зүйлүүдийг ингээд бас айгүй их сонсоод бас ямар подкастаа сонссон юм бол тийм юм сонссоохгүй. Тэгээд өглөө болохоор ажил руугаа алхаа. Тэгээ ажил дээр ирэнгүүтээ өглөөний цайгаа ол ууцсан. Өглөө босоод өглөөний цайгаа уугаад тэгээд өглөө босноос нэг 90 минутын дараа эхний кофегаа уугаараа гэд сонссоохгүй. Тэгээ аль болох юу яагаад. Тэгээ би өглөө босоод юу ячингууд нэг 9 цагийн үед ажил дээр очиод эхний кофегаа уудаг. Тэгээд кофегаа уухтаа болохоор хараар юу нууж байгаа. Гэтэ зарим өдөр нэг тийм сүү уумаар байвал oat milk-тэй уучж байгаа. Тэгээд өглөө ажиллаа хийгээд өглөө мэйлүүдээ бүгдийн сайхан ингээд яагаад to-do list гаргадаг. To-do list гаргах ер нь маш чухал заяа. Би ингээд сүүлийн одоо 18 оноос ажилласан гэхээр сүүлийн 8 жил би ингээд офис ажил хийсний үр дүнд яаж юу сурсан бэ гэвэл ингээд to-do list гарах айгуу чухал заяа. Ингээд би ажил нэг тийм юм чеклж мэхлэх ингээд тиклэх айгуу дуртай. Тэнгүүд өглөө босонгуудаа
Нийт өдрийн өглөө гэхэд бүх юмаа төлөвлөсөн. Энэ 7 хоног юу гэстөө бүгдийг ингээд төлөвлөждөг. Тэгээ манай ингээд ажил болохоор чи энэ 7 хоног энэ дээр ажиллах шүү. Тэдэн цаг гэдэг тийм юу ерхий план өгдөг байхгүй. Тэгээ тэрнийхэн дагуу би за ингэч юм байна, ингэх юм байна, ингэх юм байна гэ өдөр болгоныхоо ингээд листүүдийг гаргацдаг. Тэгээд аль болох ингээд нөгөө нэг төрүүлж клиентаас хүсэх юмнуудаас нэгт өдөр бүгдийг хийчээ. Тэгээ өөрөөс хамаарах юмудаа ингээ ер нь бол хоошоо хийгийг ер нь илүүд үздэг гэх юм уу. Тэгээ төдөл листэг гаргаад юмнуудаа бэлдээд имэйлээ шалгацсан. Тэгээд ажил руугаа ороод тэгээд митинг интер байвал ер нь бол өглөөгөөрөө хийгээд тэгээд 12 цаг хүртэл ер нь бол яг ажлаа ингээ хийгээд юу ятдаг гэсэн. Яг анхаарал төвлөрсөн байгаа дээрээ маш ингээд анхаарал төвлөрөх ёстой ажлуудаа гяс хийдэг гэх юм уу. Тэгээд хүмүүс болохоор ер нь бол 11 цаг гэж ер нь ланчнд орчдөг. Айсланд хүмүүсүүд ер нь жоо айгүй эрт хоол иддэг. Ягаад тэр юм би жоохон гайхдаг. Би болохоор 12 гэж хоолндоо ороод тэгээд ер нь бол доошогоо ажлынхаа нөгөө кафетериуд очиж хоол идэж байгаа. Би нөгөө хоолоо өөрөө хийгээд сахгүй. Тэгсэн чинь нөгөө хоолныхаа савыг сайхан он гараад хаглаад тэгээд тэрнээс хойш excuse-тэй бас excuse. Гэхдээ яг хуу Айсланд хоол идмээр исэн болохоор ер нь л тэгээ дандаа кафетериада ер нь бол хоол идэж байгаа. Тэгээд өдий хоолоо идэхтэй болохоор нөгөө нэг манай гэр Монголоос Айсланд 8 цагийн зураг тахгүй. Тэгээ ер нь бол гэрийнхэнтэйгээ кетчап хийгээд юу байна, юу болов гэд ерөнхийдөө тэгж байгаа. Тэгээд ланч дуусныхаа дараа хамгийн дуртай мөч энэ бол orange espresso гэдэг байгаа. Тэгээ тэр аягүй гоё ингээд нэг тийм habit тэр habit ном дээр бас гэсэн байхгүй ингээд reward хийх хэрэгтэй гэдэг байхгүй. Тэрэн дээр болохоор би ингээд өглөөжөнгөө ажиллаад ингээд бүх юм ингээд юу ясны дараа ингээд orange espresso авахаар амар refreshing. Тэр миний ингээд reward өдөржөнгөө ингээд өөрийгөө гоё ингээд эрч хүчтэй focused байхад айгүй их нөлөөлдөг. Тэгээд би яг orange espresso-год ланчаас эхлээд ер нь бол цаг 2 цаг ер нь бол нөгөө манай ажлын ширээ ингээ босоогоороо босч ажиллаж болдог хгүй. Тэгээ би ер нь бол өдөрт 2 цаг ер нь бол зогсоогоор ажиллаа хийдэг. Тэгээд бүр ингээд манай ажил дээр ингээд нөгөө алхдаг юм замч байдаг. Тэгээ би тэгтээ тэрийг ингээ авчрах амар хүнд ерөөсөд чаддаггүй хгүй. Ихтэй ядаж зогсоогоороо игээд өдөрт 2 цаг ингэж байж байгаа. Тэр нь айгүй тийм байнга суугаад тахаар бас нуруунд амар жоохон ачаал айгүй хөөдс юм аа. Тэгээ би анзаарсан юм болохоор миний нуруу ер нь жоохон өвдөж эхлэх гэдэгсэхгүй. Тэгэнгүүт нь за ер нь босч ер нь ажиллаа хийгээд тэгээ айл болох өдөр болгон сонголт хийгээд асгалаа хийгээд тэгэж батсан. Тэгээд ер нь бол 2 цаг тэгэж 2 цаг би тэгтээ цаг харахгүй. Ер нь бол ланчаас хойш нэг 2 цаг 4 мөрөө хүртэл ер нь бол гайгүй тэгэж босоогоор ажиллаа хийчихэж байгаа. Тэгээд хүмүүсүүд ер нь бол 4-5 гэрн ажил руугаа явцдаг хгүй. Тэнгүүт би болохоор өөрийнхөө юм гаргаад дараагийн маргаашийн өнөөдөр хийсэн ажлуудаа болохоор ингээд чеклж байгаа. Тэнгүүтээ өнөөдөр амжаагүйгүүдээ болохоор маргааш руугаа шилжүүлээ. За яаж хийв гэдэг плануудаа гаргачаад тэгээд өдөр болгох нөгөө нэг манайх тайм шит бүгддэг хгүй. Нөгөө нэг ямар engagement дээр юун дээр хідэн цаг ажилласан гэдгийг бичдэг. Тэрийг тухайн өдрөө хийчихвэл амар санагддаг. Би ингээд олон юм би нэг юмыг тэр доор нь хийхгүйгээр бөөгнүүлж жагаад нэг хийх нь надад амар ингээд бүүм гэж толгой ингээд дэлбэрэх гэдэг таахгүй. Тэгэхээр ер нь бол амар тэмцэгцтэй өдөр болгонд тэр юмаа хийгээд пландаад хийсэн юмаа ингээд цагаа бөглөө, тайм шитээ бөглөөд тэгвэл ажлаасаа ер нь таарна гэсэн үг. Тэгээ ер нь бол 5 өнгөрөөгөө 6 өнгөрөөд одоо бол гайг болохоор нэг 5 өнгөрөөгөө 6 өнгөрөөгөө ер нь бол тарж байгаа. Тэгээ тараад ер нь миний workout классууд ер нь бол 7 цагаас 8 цагаас байдаг. Тэгээд шууд гэртээ ирээд гэрлөөгөө бас алхана. Гэрлөөгөө нэг 30. Тэгээ орой алхахдаа би жоохон амар 50 алхах юм уу. Орой нэг цаг маг алхаад тэгээ гэртээ ирээд хальт нэг самар мамар ойр зураг юм идчихэд тэгээд жимийн зүх гэртээ орж дүүдэн дагаагаас хувцас солиод тэгээ хувцас аваад тэгээ жим рүү ороод тасгалаа хий. Тасгалаа хийхээс өмнө нэг жоохон хүлээж явах орондоо нөгөө нэг юм indoor cycling бас хийдэг. Тэгээ тасгалаа гарч ирээд сайхан саундаа суугаад эхлээ hot tub ороод тэгээ саун бишээ hot tub-нд ороод cold plunge хийгээд саунд ороод тэгээ ер нь бол гардаг гэсэн үг. Тэгээ ер нь бол ингэх бүх үйл явцуудаа болохоор 10 цагийн үед дуусч байгаа байхгүй. Тэгээд жимээсээ гараа бас гэрлөөгөө нэг 30 минут алхана. Жим рүү явах бас 30 минут алхаж байгаа байхгүй. Тэгээ хоёр талдаа 30 минут алхана. Тэгээд гэртээ ирээд нэг 10 өнгөрөөгөө дунтаад тэгээл ер нь өглөөний ингээ үйл явцсан гэж явдаг гэсэн үг. Тэгээ энэчнээс хамгийн зөв юм нь болохоор зөв ингээд амьдралынхаа хабитуудыг зөв ихнээс нь хэрэгжүүлчихвэл амар амьдрал амархан юм шиг санагдаж байна.
Үгүй биш. Амьдрал амархан ч хинаш. Зүгээр ингээд надад амар төвхтэй биш санагддаг болсон гэх юм. Зүйл хабитаа зүйл суулгачвал ер нь зөв юм байна гэдгийг ер нь ойлгосон. Айсланд дээр. За тиймэрхүү юмнууд болж өрнөлөө дөө найзуудаа. Тэгээд амьдралын хэм маяг эхний хэдэн сар яг ажиллаа мэдгээ жоохон байсан. Тэгээд одоо бол дэндүү comfortable байгаа учраас дараагийн улс руу ер нь бол явъя гэж бодож байна найзуудаа. Тэгээд та нар миний влогтой хамтаагаарай. Би тэгээд өөр улс руу явна. Нүүн. Тэгээд та нартаа дараагийн влогоор илүү ихийг харуулцгаая. Одоо ер нь ихийг хэлж чадахгүй байна. Гэхдээ ер нь бол Айсландаас нүүхээр боллоо. Ингээд 4 сарын 3-нд яг жил ажилласны дараа тим шийдвэрт хүрлээ найзуудаа. Тэгээд энэ влог таалагдсан гэж найдаж байна. Тэгээд таалагдсан бол лайк, subscribe, тэгээд комент хийрээ. Тэгээд дараагийн влогууд дээрээ уулзцгаая. Автобусаар хүрэж байхдаа юуны газар ордлоо Айсландын Bakery-гийн тийм Mjøndorf гэдэг юм пистач ордог маань энэс авлаа. Ямар эмрэнэ Айсланд. Тэйш замцгаа. Йоо. Ганц гэртээ хоошоор хийж идэх гэсэн чи ургалын төс авахгүй тэгээд дэлгүүр ороод ирсэн чинь oh my god what a march. Сайн найзуудаа өнөөдөр ажлын 2 дахь өдөр энэ 7 хоног Easter болсон. Тэгээ би энэ сар 3 сар 31 хоногийн 17 хоногт нь gym орж тасгалсан байна. Би тэгээ одоо пилатесад хараа явж байна. Гадаа ингээм гой цас орж ийн за. Өнөөдөр пилатес дээр шууд ажилласаа өрөөж ирсэн болохоор бодог модтойгоо явж байна. Гадаа бүр аим гоё. Тэрсэн пилатесэд усаад гоё протеин смути уусан. Амьдрал их юм хэрэггүй шүү найзуудаа. Nothing's gonna change my love for you. Гэрэтөө сонсч байна. I love you. Халуун байна, саксуу бас галзуу хайр мансуурсаар би дууслаа мацуутай юм шиг би санагдана. Хоёулаа шулуунаас нялуунан дээр хоёр дахь гүйл. You've got the words to change a nation, but you're biting your tongue. You've spent a lifetime stuck in silence, afraid you'll say something wrong. If no one ever hears it, how we gonna learn your song? So come on, come on. Гадаа бүр амар далайн шуурга юутай байна. Мөндөр ороод ирнэ.